За 33 дугаар бодлого 25 км/цагийн хурдтай завиар ийм хурдтай урсдаг голоор 4 км зайд урсгалын дагуу яваад буцаад ирэхэд нийт зарцуулах хугацааг олоорой гэж. За тэгэхээр биднэрт юу өгсөн зүйл нь болохоор завины хурд 25 км/цаг. За дахиад ийм хурдтай урсдаг гол гэдэг чинь урсгалын хурд. Урсгалын хурд 5 км/цаг. За 4 км зайд урсгалын дагуу яваад буцаад ирсэн гэдэг. За тэгэхээр 4 км-ийн зайд яваад 4 км-ийн зайд урсгалын дагуу яваад тийм ээ жишээлх юм бол дараад нь буцаад явах нь ирсэн гэхээр буцаж энэ байранд ирэх ёстой. Тэгэхээр буцаад дахиад 4 км замыг туулна гэсэн үг. Тэгэхээр урсгалын дагуу явахдаа ямар хурдтай явах ёстой юм гэхээр энэ дээр дагуу явах хурдаар тооцогдсон шүү дээ тийм ээ. Урсгалын дагуу явахдаа завины хурдан дээр урсгалын хурд нэмэгдэх ёстой. Тэгэхээр 25 дээр нэмэх нь 5 буюу урсгалын дагуу 30 км/цагийн хурдтайгаар урсгал дагуу явна. Урсгал сүрж болохоор буцаж явахаараа урсгал сүрж явдаг гэж тооцох юм бол буцаж явж байгаа тохиолдолд завины хурднаас урсгалын хурд хасагдах ёстой. Энэ бол сүрж явах хурд. За сөрөгтөө 20 км/цагийн хурдтай авсан. Тэгвэл урсгалын дагуу 4 км-ийн зайд явчаад буцаад ирэхэд нийт зарцуулах хугацаа гэдэг чинь эхлээд дагуу явахдаа ямар хугацаа зарцуулсан гэдгийг олъё. Тэгэхээр хугацааг олохын тулд явсан замыг нь зарцуулсан хурданд нь хувааж өгөх ёстой тийм үү? Тэгэхээр 4 км замыг 30 км/цагийн хурдтай авсан. 4-30 туваа. За 4-30 тувааж болохгүй тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ 2 туваач. Энгийн бутархайг хурааж чадна. 4-ийг 2 туваалаа. 2 15-ыг 2 туваалаа. 30-ыг 2 туваалаа. 15. За 15-ны 2 цаг. За энэ дээр 15-ны 2 цагийнхаа бүгдээрээ минут руу шилжүүлье. Минут руу шилжүүлэхийн тулд 60-аар үржүүлнэ. Тэгэхээр минут болдог тийм ээ. За тэгэхээр 60-аар яаж үржүүлэх юм гэхээр 60-ыг 15 туваалаа 4. 4-ийг 2-оор үржүүлээ 8. 8 минут зарцуулсан гэсэн. Урсгалын дагуу явахдаа. За тэгвэл сөрөгтөө явсан замыгаа хурданд нь хувааж өгөх ёстой. 4-ийг 20 туваалаа. За 4 туваахаар 1, 4 туваахаар 5. 4 туваач. Ийм цаг гэсэн үг. За одоо энийг минут руу шилжүүлэхийн тулд 5-ны 1-ийг үржих нь 60. За одоо 60-аар үржүүлэхээр 60-ыг 5 туваахаар 12, 1-д үржүүллээ 12 минут. Тэгвэл нийт зарцуулсан хугацаа гэдэг бол дагуу явахдаа 8 минут, сүрж явахдаа 12 минут буюу нийтдээ 20 минутын хугацаа зарцуулсан байна. За дараагийн бодлого 34. Хоёр хотын хоорондох зайг нисдэг тэрэг салхи дагуу 4 цагт салхи сөрөөд ийм цагт туулдаг гэж. За хоёр хотын хоорондох зай. За тэгэхээр урсгалын дагуу 4 цагт сөрөө 5 цагт туулдаг гэж байна. За тэгэхээр бид нар хоёр хотын хоорондох зайгаа тэмдэглэжээ. А хотоос Б хот. За салхи ийшээ чиглэлдээ салхилдаг гэж үзье. За тэгвэл салхины дагуу 4 цаг явсан. Салхины дагуу 4 цаг явсан. Сөрөөд болохоор 5 цаг нисдэг гэж байгаа тийм ээ. Сөрөө 5 цаг нисдэг. За тэгвэл салхины хурдыг өгсөн байна. За тэгэхээр энэ салхины хурд гэдэг нь бол нэг өмнөх бодлогон дээр ярьснаар бол урсгалын хурд гэсэн үг. Тэгвэл бид нар урсгалын хурдыг олохын тулд дагуу явсан хурдаас сүрж явсан хурдыг хасаад 2 туваах ёстой. Тэгэхээр бид нар дагуу явсан хурд буюу сүрж явсан хурд мэддэг шаардлагатай гэсэн үг. За тэгвэл бид нар эн чинь нөгөө нэг салхины дагуу явж байгаа учраас энэ дагуу явж байгаа. Эн чинь дагуу явж байгаа.
онгоцны дагуу явж байгаа чиглэл, энэ болохоор онгоц сүрж яваад байгаа тийм үү энэ хэсэгт. Тэгэхээр энэ болохоор дагуу явж байгаа хугацаа өгөгдсөн. Хурд мэддэхгүй байгаа тийм. Тэгэхээр надад хурд хэрэгтэй тийм ээ. За тэгэхээр хурдыг яаж болдгийг гэхээр замыг хугацаанд хуваахаар хурд гардаг. Тэгэхээр зам мэддэхгүй байна. Тэгвэл бид нар замыг юу гэж тэмдэглэх юм гэхээр 4 болон 5 хуваагддаг тоог ашиглана. За 4 хуваагддаг болон 5 хуваагддаг 20 гэдэг тоо юм тий. Тэгвэл хоорондох цагийг 20 хэрчим гэд үзчих. Тэгвэл одоо дагуу явсан хурдыг олохын тулд бид нар яах ёстой юм гэхээр дагуу явсан хурдыг олохдоо 20 км тийм ээ 20x км замыг 4 цагт хулаад байгаа үстэй. Хуваагаад төхөр 5x км цагийн хурдтай. Энэ бол дагуу явсан хурд нь онгоцны дагуу явахдаа тийм ээ салхины дагуу явахдаа юм хурдтай явдаг гэсэн үг байхгүй юу? За дараад нь онгоц сөрөхдөө ямар хугацаа зарцуулдаг гэдгийг олъё. Сөрж явахдаа. За 20x замыг тийм ээ 5 цагт нисдэг. Тэгвэл 20x-ийг 5 хуваалаа 4x км цаг. Энэ бол сүрж явдаг хурд нь тийм ээ онгоц сүрж явахдаа ийм хурдтайгаар нисдэгэ гэсэн үг. Гэтэл салхины хурд өгсөн. Салхи гэдэг нь нөгөө нэг урсгалын дагуу хурд. Окей. Урсгалын хурд гэсэн үг тийм ээ. За тэгэхээр салхины хурд гэдэг бол манайхаар бол салхины хурд гэдэг бол урсгалын хурд гэдэгтэй адилхан гэж ойлгох юм бол бид нар дахиад харъя. Урсгалын хурдыг олохдоо дагуу явснаас сүрж явсан хурдыг хасаад 2 туваа. Тэгвэл дагуу явсан хурд чинь 5x юм байна. Сүрж явсан хурд чинь 4x юм байна. Хасаад 2 дуухаар салхины хурд буюу урсгалын хурд гарах ёстой. Тэр маань 10 км цаг гэдэг хэлсэн. 10 км цаг. За 5-аас 4-ийг хасахаар 1x тийм ээ. 1x-ийг 2 дуухаар 0.5x 0.5x нь 10. За x-ийг олохын тулд тэнцвэг хоёр талыг 2-т үржүүлчих. Тэг 15-ыг 2-оор үржүүлээ 1x. 10-ыг 2-оор үржүүлээ 20. X нь 20. Тэгвэл хотуудын хоорондох зай ба нисдэг тэрэгний хурдыг олох гэсэн. Хотуудын хоорондох зай чинь болохоор 20x гэхгүй юу? Тэгэхээр 20x-ийг олоо гэдэг чинь 20-ыг үржих нь x чинь дахиад 20 гарсан юм ба шүү дээ, тийм ээ? Тэгэхээр хотуудын хоорондох зай 400 км. Нисдэг тэрэгний хурд гэдэг бол яг нь онгоцны буюу нөгөө дээр ярьснаар л завны хурд гэхгүй юу? За тэгвэл онгоц буюу завны хурд гэдэг бол нэмээд 2 байх хэвээр дагуу явсан дээр. Тэгвэл онгоцны хурдыг олохын тулд дагуу явсан хурдан дээр сүрж явсан хурдыг нэмээд 2 байх хэвээр. 9-ийг 2 дугаалаа 4.5x. Тэгэхээр 4.5-ыг үржих нь x нь 20. Тэгвэл 4.5-ыг 20 үржүүлэхээр 90 юм байна тийм ээ. 90 км цаг. Энэ бол онгоцны өөрийнх нь хурд гарч ирж байна гэсэн үг. За 35 дугаар бодлого дугуйчдын цуваа ийм метр урттай гүүрээр ийм секундэд явж өнгөрвөө гэж. За дугуйчдын цуваагаа ингээд тэмдэглэж. За ингээд дараараасаа чагсаад явж байгаа юм дугуйчин. Тийм ээ. За ийм дугуйчдын цуваа ийм метр урттай гүүрээр ийм гүүрээр 35 секундэд явж өнгөрдөг гэж байна. За тэгэхээр явж өнгөрнө гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ дугуйчдын цуваа хөдлөлөө ингэж явсаар агаад хамгийн сүүлийн дугуйчин гүүрийг өнгөрөхөд цуваа гүүрийг өнгөрлөө гэж ярина. Тийм ээ? Өөрөөр хэлбэл энд ирэхэд дугуйчид гүүрийг өнгөрлөө гэж ярих хэрэгтэй байхгүй юу? Ингээд 35 секунд зарцуулдаг гэж байгаа. За тэгэхээр одоо харъя. Хамгийн ихний дугуйг жишээ нь харъя төхөө. Энд байгаа дугуй энд ирэхэд гүүрийг өнгөрөөд байна. Тэгэхээр эндээс дугуй эхлээд эндээс энэ хүртэл явна. Дараад нь үргэлжлүүлээд эндээс энэ хүртэл явна. Тийм үү? Дугуй энд байгаа дугуй энэ зэг дээр ирэхэд дугуйчдын цуваа гүүрийг өнгөрнө. Ингээд нийтдээ 35 секундын хугацаа зарцуулдаг гэдэг байгаа байхгүй юу? Эндээс энэ хүртэл нийтдээ 35 секундын хугацаа зарцуулдаг. Замын хажууд зогсож байгаа хүний хажуугаар гинэ. За одоо тэгвэл
Нөгөөний дугуйчдын цуваа чинь тийм үү? Замын хажуу зогсож байгаа хүн гэхээр за одоо энэ нэг хүн зогсож байгаа гэхэд тэр хүнийг яг ингэж өнгөрнө гэсэн үг тийм ээ. Ингэж өнгөрнө. За замын хажуу зогсож байгаа хүнийг яах нь гэхээр ямар нэгэн уртгүй гэж үзэж байгаа учраас за ийм юм байгаа гэж үздэг хөө. Нэг ийм хүн байгаа. Ийм энэ талд нэг ийм хүн зогсож байгаа гэж үз тээ. Энэ хүний хажуугаар 7 секундэд өнгөрсөн бол гэж. За тэгвэл дахиад уртлын дугуйг нь авъя л та. Энэ цувааны хамгийн урд байгаа. За хамгийн урд байгаа дугуй унж байгаа хүүхдийн хамгийн уртлын дугуйг авч байгаа гэсэн санаа шүү. За тэгвэл энэ дугуй энд ирэхэд цуваа энэ хүүхдийг өнгөрлөө гэж ярина тийм үү? Тэгэхээр эндээс энэ хүртэл яах нь вэ? Явхад 7 секундын хугацаа зарцуулдаг гэсэн үг шүү дээ тийм ээ? За тэгэхээр эндээс ингээ харах юм бол энэ дугуй бол ямар хурдаар хөдлөд байгаа юм бэ гэхээр энэ дугуйчдын буюу энэ цувааны хурдаар 7 секундэд энэ замыг туулж байна гэдэг чинь энэ ямар замыг туулаад байгаа юм гэхээр цувааны уртыг гэсэн үг тийм үү? Цувааны уртыг 7 секундэд туулдаг. Цувааны хурдаар 7 секундэд өөрийнхөө урттай тэнцэх замыг туулаад байна. Тэгвэл энэ дугуйчин эхлээд гүүрийг явсан, дараад нь өөрийнхөө уртыг явсан. Тэгэхээр одоо энэ өөрийнхөө уртыг л 7 секундэд туулж байгаа юм бол тийм ээ? Энд 7 секундэд нь туулж байгаа юм бол энд мөн адил яах нь 7 секундэд нөгөө дугуйчин энэ цэгээс энэ цэг хүртэл 7 секундэд өөрийнхөө урттай тэнцэх хэмжээний замыг туулах ёстой. Тэгвэл эндээс энэ хүртэл 35 секунд зарцуулт юм бол гүүрийг яах нь 35-аас 7 гасахаар 28 секунд зарцуулна гэсэн үг шүү дээ. Тэгвэл тийм ээ? Гүүрний уртыг 28 секундэд туулдаг гэсэн үг. Гэтэл бид нарт нэг юм өгсөн юм байна. Дугуйчдын цуваа 280 м урттай гинэ. Тэр энэ цувааны урт чинь 280 м ш нэрээ. Тэгвэл цувааны урт нь 280 м юм бол энэ уртыг 7 секундэд туулаад байгаа юм бол 280-ыг 7 хуваагаад өглөө метрийг секундэд болж байгаа тийм. 4 7 28 гэдэг чинь 40 м секунд. Энэ бол юу юм бэ гэхээр дугуй буюу манай цувааны хурд гэхгүй. Энэ бол цувааны хурд. Цувааны хурд. Тийм үү? Цувааны хурдыг олоорой гэсэн. За тэр нь бол жишээ нь 40 гараад ирчих. 40 м секундын хурдтай яваад байгаа юм шүү дээ. Цуваачин. Өөрөөр хэлбэл цуваа буюу одоо энэ тэмдэглэснээр бол дугуй ийм хурдаар яваад байгаа. Тэгвэл энэ дугуйчин гүүрийг 28 секундэд яах нь туулдаг. Ямар хурдаар юм гэхээр 40 м секундын хурдаар. Тэгвэл 40 м секундын хурдаар 28 секунд явхлаар яах юм гэхээр үржүүлээд өгөхөр 4 8 32 2 4 8 1120 м. Энэ бол яах нь гүүрний урт гэсэн үг. Гүүрний урт. Өөрөөр хэлбэл дахиад хэлэх юм бол цуваа хүүхдийг өнгөрнө гэдэг чинь хүүхэд ямар нэгэн уртгүй гэж тооцдог байх нь шүү дээ. Хүүхэд уртгүй, ямар нэгэн шонгийн мод уртгүй тийм ээ. За тэгж үздэг учраас энэ дуугүй одоо нэгсэндээ энэ цэгээс энэ цэг дээр ирэхэд л яах нь энэ хүүхдийг өнгөрлөө гэж үзнэ. Тэгэхээр энэ дугуйчин өөрийнхөө уртыг л 7 секундэд туулаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр өөрийнх нь урт нь цувааны урт чинь 280 бол 280-ыг 7 хуваагаар энэ дугуйны буюу цувааны хурд нь гараад ирнэ. Тэгвэл эндээс энэ хүртэл 7 секунд явд юм бол гүүрийг 28 секунд явд юм байна. Секундэд 40 м-ийн хурдтайгаар явж байгаа юм бол 28 секундэд ийм метрийн хурдаар явна гэдэг бол манай гүүрний урт нь гарч ирж байна гэсэн үг.